За сайн байцгаана уу? Hey guys. Миний подкастыг үзэж байгаад баярлалаа. За энэ өдрийн мэнд. За би энэхүү подкастаа ингээд эхлүүлж байгаа маань айгуу гоё санагдчихээн. Ингээд би айгуу подкаст хийгэж айгуу боддог ус аахгүй айгуу удаан. Тэгээд одоо л хийгээд үзье гэж бодлоо. За намайг Оёнго гэдэг. Тэгээд би Канадад би амьдраад ер нь нэг 7-8 жил болоо. Тэгээд одоо Монголоо буцаад ирсэн хүн байгаа. Тэгээд Монголдо ирчээд бас гоё ингээ шинэ юм туршиж үзээд тэгээд бай гэж бодлоо. Тэгээд энэхүү подкастаараа би та нартай илүү тийм гоё илүү тийм гүн сэдв бас дээрээс нь тийм гоё сонио ачаалттай гоё зүйлстэй бүгдийг гоё бас ярих гэж бодлоо. Та нар гоё бас тийм юм яриулмаар байвал яг юу яриулмаар байна тэрийг бичээрэй. Комментээр тэгээд би гоё ярий. Би бол юу ярьчтай гоё fun topics байдаг ч юм уу эсвэл арай тийм сериусны topic энэ ч гэсэн айгу сонирхолтой. Ер нь бол айгу тийм янз янзын юм гоё ярихыг хүсдэг дуртай. Тэгээд бас гоё guest episode бас хий гэж бодлоо. За тэгээд guest episode дээрээ бас тийм гоё янз янзын гоё funny stories үүдэн тиймэрхүү юм бас оруулъя гэж бодлоо. Тэгэхээр ингээд миний чаналыг subscribe хийгээрэй. Тэгээд гоё эпизодууд гарах болно. За энэ зонжонгоо би бол гоё эпизод хий гэж бодож байгаа. За тэгэхээр үзээрэй. За тэгээд өнөөдрийн сэдвэр болохоор би яг гоё юу ярих гэж бодлоо. 20-од насны амьдрал болон одоо өөрийгөө хэрхэн хайрлах вэ? Өөрийгөө одоо яаж болох вэ? Тэр тал дээр илүү ярих гэж бодлоо. За миний бодлоор бол энэ сэдв бол яг л хүн болгоно л яг айгу боддог сэдв ба хүн болгоно л те ингээл би өөрийгөө ингээд би хин бэ? Би одоо өөрийгөө хин гэдгээ яаж одоо олох вэ гэдэг бол хүн болгоно л яг боддог те ингээд илүү ингэж гой төлөвшгийг хүсдэг тийм сэдв байх хүн болгоно л боддог байх тийм тэгээд миний хувьд болохоор ингээд бас ингээд өөрийгөө олох зам болоос айгу тийм байнгын явагддаг тийм процесс шиг санагдсан. За өөрийгөө олохтой жишээлбэлдээ ингээд багтаа ингээд бодож байгаа штэ ингээд би ингээд ийм хүн болмоор байна те ингийн тул би ийм хийх хэрэгтэй гэдэг ч юм уу те тэгээд тэгэж бодохдоо ингээд гой зорилго тавьчаад тэрнийхээ төлөө явдаг ч юм уу те тэгээд ингээд амьдраад ингээд үзэхлээр бас яг ингээд яг шууд тийм одоо зорилготой хүрээд ингээд явах нь тийм одоо бас ингээд өөрийгөө олохтой ингээд бас нин зэрэг ингээд явах бас яг нэг тийм зүйл бас биш үт юм билэ гэж би яг ойлгосон. Яг ингээд нэг талаараа болохоор яг тэр зүйл бол айгүй тийм олон тийм зүйлээс шалтгаалдаг тий одоо миний ингээд толгоонд бол би ингэж боддtiin баг ингээд нэг юм баг амьдрал ингээд баг юм гейм юм шиг заяа бүр ингээд нэг ингээд одоо тий одоо нэг одоо ингээд амьдралын нэг одоо хэсэгтэй за тэрний одоо нэг шин нэг ингээд ийм ингээд experience хийгээд үзчихлээ. За тэр бол нэг юу гэдэг нэг ингээд нэг хэсэг unlocked те. Тэгэл окей би юм дуртай байна гэж ойлгодог ч юм уу те. Тэгэл нөгөө ийм хүмүүс ийм байд юм байна ингээл дараагийн ингээл step unlock хийгээл ингээл улам ингээ хүн ингээд амьдрал дээр ингээд гараад үзээд experience хийгээд үзэхлээр улам л ингээд энэ чинь ингээд unlock хийсээр агаад тэгээд ингээд нэг юм нэлэнхүү нэг юм одоо баг юм зүйлээс ингээд би чинь юу вэ? Энэ надад таалагдчихээн. Энэ надад таалагдахгүй байна. Би чинь ийм хүн юм биш үү? Би өвн ийм хийн гэж боддог байсан хүн юм байна. Гэхдээ яс юм дээр би чинь ийм юмдээ илүү туртаан биш үү гэдээ илүү ойлгодог ч юм уу те. За тэгээд тэр бол үнэхээр одоо тэгж ойлгоно өөрийгөө сонсон өөрөө хаана ингээд энерги ингээд зарцуулахтаар илүү ингээд илүү өөрт чинь яг гоё санагдаж байна те ямар хүмүүстэй харилцаад ямар шүү салбарын одоо ингээд хүмүүстэй харилцаад илүү гоё вэ те илүү ингээд ямар шүү хүмүүстэй санаа оноо нийлж байна тэрийг ингээд анзаархлаар би чинь ийм хүн гэж бодсон чи биш юм байна миний төсөөлснөө биш юм байна гэж айгүй их тийм зүйл бас харагдаж бодогдтiin билээ тэгэхээр ингээд бас тийм тэгэхээр айгүй тийм сонирхолтой зүйл гэх юм уу. За миний хувьд болохоор би бол ингээд яг нөгөө Монголоосоо ингээд Монголдоо төгсчөөд хичээд ингээд нөгөө гадаад явчаад гадаадтаа баг байх юм шигээр айгу батад төсөөлдөг байсан юм те тэгээд тэгж айгу боддог байсан. Одоо ингээд бодглохлоор ингээд асимдэр ингээд Монгол маань бас гоё тал ихтэй бас ингээд те айгу л тийм аргуул монгол хүн юм чинь бас нэг тийм яг л тийм гоё монголчуудаа их тийм одоо
хайрладаг сандаг бас зүйл бас идэм билээ. Тэгэхээр би одоо өөрийгөө бас нэг талаас ойлгож байгаа байхгүй юу. Окей, би бол бас үнэхээр ингээд бас Монголтай хайртай төрлийн хүн юм байна гэдэг ч юм уу те. Тэгээд ер нь бол тийм. Ер нь одоо юу гэдэг unlocking тиймэрхүү ингээд жижиг хэсгүүд тэгжиж ер нь өөрийгөө улам ойлгож ингээд сонсож явдаг санагдсан. За ер нь бол тийм бас ингээд ажил карьерийн тал дээр ч гэсэн тэгээ би бол ингээд нэг өөр мэргэжлэр төгссөн баггүй. Тэгээд ингээд тийм байсан ч гэсэн бас илүү ингээд ингээд одоо болохоор би ингээд тэ илүү ингээд content creation хийж үздэг ч юм уу тэ ингээд why not ягаад why болохгүй гэж тэ тиймэрхүү юм бас ингээд байж байж болох юм байна гэсэн зүйлс айгүй гарч ир. Тэгээд тийх тусам л ингээд шинэ олон experience ингээд хийх тусам л тэ ингээд хүмүүстэй гоё yes гэж харилцаал тэ ингээд окей би ийм хийгээд үзье why not тэ ингээд шинэ хэл сурыг гэдэг ч юм уу эсвэл ингээд okay let's go on a trip тэ ингээд нэг гоё газар аялье гэх хүн тэгэхэд ингээд за тэгээ яваад үзье гэдэг ч юм тэ ингээд амар тийм гоё амьдралд ингээд өөдрөг байх бас ийм үзэл бодолтой байх айгүй гоё улам ингээд амьдралыг айгүй гоё санагдуулдаг илүү өөрийгөө олоход бас тусалдаг юм шиг санагдсан. За тэгээд бас дараагийн миний бодлоор ингээд яаж өөрийгөө олох вэ гэдэг дээр шүү дээ. Яг ингээд хүн бол бас ингээд айж байгаа ч гэсэн бас ингээд окей гэдэг нэг experience хийж чадах тийм зоригтой байх хэсэг чухал санагцсан. За окей би юу гэдэг ингээд манайх ингээд хүмүүжил тал дээр ингээд ийм байж боломжтой гэдэг ч юм уу те. Тэгээд ингээд толгоон цууцсан байхад илүү ингээд окей wait but I've never experienced this би ийм тал те ийм ертөнцийг би ерөөсөө үзэж байгаагүй юм байна гэдэг ч юм уу ингээд шинэ юм ингээд үзэх тийм одоо бас ингээд юмд ингээд тийм окей тгийа үзья гэсэн тийм бас ингээд томоор сэтгэдэг байх бас айгүй гоё тийм зан чанар. Тэгээд тийм бас зан чанарыг ингээд суулгачулсах зүгээр юм билээ. Тэгэхээр ингээд улам л гоё ингээд амьдрал айгүй гоё санагдаад эхэлдэг. Тэгээд тэр энерги чинь буцаад өөртөө чинь хурж ирнэ. Тэр энергийг гаргах тусам буцаад гаргаж орж ирдэг. Тийм одоо гоё зүйл шиг санагддаг. Тэгээд ер нь бол тийм байгаа шүү. Тийм надад л тийг санагдсан. Тэгээд өөрийгөө хайрлах дээр бас ингээд бас юу санагд юм аа. Ингээд өөрийгөө олох тусам ер нь бол өөрийгөө хайрлах тэр процесс бол бас яг ингээд баг ингээд зэрэг явагддаг. Тэгээд гоё өөрийгөө ингээд хайрлаад те ингээд гоё ингээд явах ч бас их гоё штэ. Ялангуяа ингээд октод маань бас ингээд өөрийгөө хайрлах талаа яаж одоо те how do you love yourself гэдэг айгуу тэгэж боддог те тийм юм ингээд гайхдаг. Яг яах хэвтэй. Яг би ингээд нэг тэр гэх нэг юм хэлж гээд тэгэхээр бас ингээд яг ингээд хүмүүс ингээд тайлбарлахаараас ингээд өөр тайлбардаг штэ тий. За яг нэг төрлийн how to love yourself гэдэг нь бас ингээд өөрийгөө taking care of yourself, өөрийгөө ингээд гоё арчилж тоордох тий бас ингээд өөртөө зориулж цаг гаргах гэдэг ч юм уу тий гоё өөрийгөө ингээд амраад сурах бас ингээд юмд үгүй гэж бас хэл хязгаартай юмд бас ингээд тий ингээд өөрийнх нь ингээд энерги чинь ингээд жоохон ингээд нэг газар засуулгатаад ингээд нэг гой санагдахгүй бол тэрнээс ингээд зайгаа барьж сурах ч юм уу те. Тэр бол бас нэг төрлийн бас ингээд өөрийгөө хайрлаж байгаа шинж. Тэгээд бас ингээд зөв гоё хүрээлэлтэй ингээд байх одоо те. Тим хүмүүсээ отлохлоор бас айгүй гоё өөрийгөө хайрлах нь улам их хэсэг юм шиг санагдсан. Тэгээд бас өөртөө айгүй тийм authentic гэдэг чинь authentic, true to yourself тийм байх их чухлаа. За хичнээн хүмүүс ингээд ийм байх хэвээр гэдэг ч юм уу одоо тэгж хэлж байгаа ч гэсэн одоо юм societal standards те юу гэдэг Монголд бол жишээлбэл ингээд эмэгтэй хүн гоё ингээд даруухан төлөөхөн тайван байх илүү одоо сайхан гэж үздэг юм уу те одоо заавал одоо тийм байх албагүй те бас л ингээд хөрхэн fun ингээд инээгээл санаагаал явж явах why not те тэгэл тэр болгоныг одоо ингээд judge хийгээд байгаа одоо юм дээр гомддог ч юм уу тийм байх айгүй ингээд өөртөө айгүй ингээд хүн дээр тусан. Тэгэхээр ер нь бол ингээд okay this person doesn't understand me doesn't matter тэ ингээд өөр хүн заавал ингээд юу гэдэг өөр хүнээс олж ингээд гомдохоос илүү ингээд энэ хүн юм байна өө гэдэг нэг өнгөрөөч сурах чинь бас айгүй тийм гоё өөрийгөө хайрлах бас нэг тал тийм тэгээд нөгөө өөрөө чинь бас сэтгэл санаа чинь бас айгүй гоё өөрийнхөө сэтгэл санаанд ингээд арай ингээд тайван тэ окей гэд ингээд жоохон алгуурхан ингээд байдаг тийм байж сурах их зүгээр юм билээ гэж харагцсан.
За тийм байна. За тэгээд ер нь бол одоо би ч гэсэн ер нь гэхдээ сурж ин дөө ингэж одоо багаар сурж ин те амьдралын experience юу гэдгийг тэгэл ер нь бол сонирхолтой шүү дээ. Тэгэл ингээл найзууд ч олон төрлийн найзуудаас бас яг ингээд өөрийн гэсэн group гэж бас олох бас яг ингээд насан туршийн team group гэж олох бас айгу бас айгу тэ чанга хэцүүтэй тэгэл хүмүүс чинь байнга өөрчлөгдөн тийм тэгэл тэр болгоныг одоо юу гэдэг юм ерөнхийдөө ингээд гоё өөрийнхөө байж одоо илүү ингэж байх тусам одоо яг өөрийн гэсэн хүмүүсээ чи олох дээр илүү ингээд ойрхон болноо. Тийм байгаа шүү. Тэгэхээр ингээд заавал ингээд нэг группт ингэж зөвшөөрөгдөхийн тулд ингэж юу гэдэг ингээл өөрийгөө ингээд би ингээд шал өөр хүн шиг байх ч юм уу те одоо манай амар nonchalant era болсон шүү дээ ингээл everyone's trying to be nonchalant and cool те тэгэл ясам дээр if you're not a nonchalant person then you don't have to act like a nonchalant person you can be chalant and you will find people who will love you for that you know тийм байгаа шүү. Тэгэхээр ингээд гоё өөртөө үнэнч бай өөрийгөө гоёор илэрхийлээд тэгээд гоё зөрөгтэй авах их зүгээр байдаг санагддаг. Тэгээд одоо тийм ер нь л тэгээд гоё том болох тусам л бас гоё ингээд амьдрал бол бас яг сонирхолтой санагдаж байна. Тийм тэгээд янз янзын хүмүүс дуулсан. Тэгээд яг бас ингээ монголчуудын маань бас гоё юм биш үү? Айгуу тийм гоё. Ерөнхийдөө бол айгуу найрсаг. Тэгээд манайхан ч бас айгуу хөрхөн тийм бас дэжгүй өөдрөг юм шиг санагддаг. Ерөнхийдөө тийм тэгээд одоо энэ хичээрэл ер нь явах их чухал хатаа л гэж боддtiin. Тийм. За тэгээд ер нь бол миний бодлоор ийм байна. Тэгээд сүүлийн нэг юм одоо яриул одоо миний бодлоор бас ингээд өөрийгөө олох, өөрийгөө хайрлах дээр нэг юм юу юм шиг байна. Хүн ингээд яг ингээд цикл шиг ингэж бас байд юм шиг байна. Тэр нь юу гэсэн үг гэхээр ингээд нэг ингээд одоо нэг ингээд ийм цикл байна. Тэр нь юу вэ гэхээр багтаа ингээд ямар байсан тэ яг тэр багтаа байсны тэр одоо хөөхөн тэгж одоо ертөнцийг амьдралыг ингэж гоё өөдрөгөөр харах бас ингээд айгуу тийм ингээд энэ юу вэ гэд тэгж хардаг тэр өнцөг чинь ингэж буцаад ингээд ирэхтэй тэр чинь айгуу гоё ингээд ингээд буцаад өөрийгөө олж байгаатай амар ийм холбоотой зүйл санагдсан. За жишээлбэл би бол ингээд бүр жоохон тэ ингээд 4 5 таадаа ингээд амар ингээд лаа гэл ингээд ийм жоохон ингээд funny тийм галзуудаа гэсэн тийм охин байсан. Тэгээд ингээд сургуульд ороод ингээд тэ ингээд жоохон юм нилээн ийм тийм зарчим шатуу ингээд ийм одоо орс школ тэ тийм байхлаар ингээд тэ бас багш нар ингээд загинж муунаал ингээд амар тэ тэгэл бүр тэгсээр хагаад бүр ингээд амар ингээд жоохон ингээд тэр зангаа жоохон багсгаад ингээд бүр тэгсээр хагаад бүр ингээд жоохон юм даруухан болцсон тэ тэгэл одоо жишээлбэл тэр мөр бол одоо нэлээд олон жил би одоо тэгээ жоохон ингээд өөрийнхөө бүр яг ингээд ассан тэр галыг бас гаргаж чадаагүй бас байсан байгаа байхгүй бүр тэгээ сурцсан тэгээл за окей юм байдаг болцсон байсан. Тэгээ буцаад яг хаа ингээд одоо ингээд том болоод ирэхлээр ингээд те ингээд буцаад тэр ингээд оюун одоо тэр гоё тэр жоохны баг оюунгуудаар ирсэн ч юм уу те ингээд бас ингээд хөөрхөн гоё ингээд юм харахлаар ингээд гэдэг ч юм уу ингээд юм funny юм гоё галзуу юм минэттэй тэр тал маань ингээд буцаж ирэх тусам би ингээд өөртөө амар энэ ч л биш дээ нэрээ тэ гэл амар гоё санагдаж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд буцаад тэр баг тийм амьдралыг тэгж гоёор харах тийм одоо баг тийм баг хүүхнээс чи ямар байсан те яг тийм маягийн дээр очоод ч юм уу одоо эсвэл тэр үеийг шиг одоо ингээд тийм хөөрхөн амьдралыг гоёор харах те бас ингээд жижигхэн амьдралын жижигхэн моментуудаас кайф авах те тийм юм дээрээс суралцвал бас айгүй гоё тэгж юмыг өөдрөгөр хардаг болдог шиг санагдсан. Тэгэхээр бас ингээд нэг юм циклтэй ингээд нэг ингээд цэгээс эхлээ тэгээд ингээд амьдралын experience янз юм үзэж байгаа л тэгэл ингээд буцаал ингээд бараг тэр цэг дээр ирсэн ч юм дээ. Тэр нь бас нэг төрлийн you're finding yourself тийм санагдсан. За тэгээд миний бодлоор нэг иймэрхүү theory-нэд байна. Та нар юу гэж бодож байна? Та нар бас гоё санаа оноо юу вэ? Ингээд би бас нэг ингэсэн чинь ийм шиг санагдсан гэдэг ч юм уу ингээд тэрийгээ бас гоё
бичээрэй. Надад сонирхолтой санагдаж байна. Би ч гэсэн тэг ингээл сурж ийн. Ер нь бол тэгэл амьдрал анхудаа л бүгдээрээ амьдарч гаж ийн. Тэгэхээр айгу энэ бол надад амар сонирхолтой топик шиг санагдт юм аа. Тэгээд гоё үргэлжлүүлээд бас та нар бас юу надаар яриулмаар байна хэлээрээ. Тэгээд гоё сэдв сонгоод тэгээд гоё бүгдээр ярилцъя. Тэгээд миний анхны энэ эпизодыг үзсэн маш их баярлалаа. Thanks guys. Bye. Love ya. Bye bye.